Хүүхдүүд бид хог хаягдлын тухай ойлголттой болсон. Одоо тэгвэл хог хаашаа явдаг тухай ярилцгаая. Хог хаашаа явдаг вэ? Өөрийгөө ямар нэгэн зүйл гэж төсөөлье. Тэгээд хог болвол хаашаа явах вэ гэд бодоорой. Чи юуны хог вэ? Би алимны хог. Чамайг хайсны дараа юу тохиолдсон бэ? Намайг эзэн сармагчин үрийн хөрсөн дээр үлдээч гисэн. Одоо чи хаана байна? Би одоо үндэслэж эхэлж байна. Багшаа, би. За, чи юуны хог вэ? Би хуунзар таглаа. Намайг хогийн савны гадна унгааснаас болоод шувуу залгичсан. Би одоо шувууны эзэнд байна. Би энэ шувууны эзэнд 2 сар болж байна. Намайг залгиснаас болоод тэр их тавгүй байх болсон. Харин би яг хэвээрээ хэлбэр дүрсэж өөрчлөөгүй. Гарч чадахгүй гацсан хэвээрээ л байна. Заримдаа тэр хотын дээгүүр нисэж найзуудтайгаа шулганан жиргэж тоглож байхад би түүний дотроос гарч хэмсэн гэж хүсдэг. Миний аялал хизээ хаан дуусахыг би мэдэхгүй. Хогийг бид гаргаж хаяад л минийх биш болчихсон болохоор надад хамаагүй гэж боддог. Гэтэл тэд хог болсноор шинэ амьдралыг эхлүүлдэг. Хог бүр харилцан адилгүй хугацаанд харилцан адилгүй хор уршиг дагуулan байгальд задардаг. Үүнийг огт бодлогүй хог хаягдлыг бий болгох нь бид ирээдүгээ цөмийн бөмбөгөөр дэлбэлэхтэй адил сүйрэл дагуулна. Жил бүр шинээр үүсэж байгаа асар их хог хаягдал хаачдаг бай. Монгол улсад хог хаягдлын 80 гаруй хувь нь эл задгаа хаягдаж газрын хөрсөнд бологддог. Ингэж хаягдсан хог хөрс газар доорх усыг бохирдуулж байгалийн тэнцвэрийг алдагдуулан эргээд бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ийм их хогноос дахин боловсруулах хаягдал гардаггүй гэж юу? Өвөө, бусад оронд бас тийм байдаг юм уу? Уг нь Монгол улсад үүсэж байгаа нийт хог хаягдлын талаас илүү хувийг дахин боловсруулах боломжтой. Гэхдээ бид одоогоор 10 гаруйхан хувийг л дахин боловсруулж байна. Дэлхийн хэрэглээ өндөртэй орнуудад хог хаягдал илүү ихээр бий болдог. Тэгтэл Монгол улс сүүлийн жилүүдэд эдгээр орны тоонд багтах болсон. Яагаад? Манай улсын гол үйлдвэрлэлийн салбарууд болох уул уурхай, мал аж ахуйн салбар нь хамгийн өндөр экологийн ул мөртэй. Хог хаягдал хамгийн ихээр үйлдвэрлэдэг салбар юм. Тиймээс нэг хүнд оногдох хог хаягдлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг Америкийн нэгдсэн улс, Канада, Австрали зэрэг орнуудтай энэ тэнцүү яваа юм. Байгальд газрын хөрсөнд дарж булах эмнэлгийн болон аюултай хог хаягдлыг өндөр температурт битүү орчинд шатаах, дахин боловсруулах гэсэн 3 замаар Монгол улсад хогны асуудлаа шийдвэрлэдэг. Дээр нь зарим нутгийн уламжлалаар хэрэгэлсэн зүйлсээ бусдад өгвөл буян арилна гэж сургадгаас болж бидний олонх нь ил задгаа эсвэл зуух пишэндээ хуучин хувцас эд зүйлсээ шатаадаг. Энэ нь агаарт олон төрлийн химийн хорт бодис ялгарах бас нэг их үүсвэр болдог. Монгол улсын хэмжээнд 370 төвлөрсөн хогийн цэг байдгийн 90% нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй задгай цэгүүд байна. Газар нутгаасаа бурхан гуйсан ч бүү гэдэг үг байдаг да. Тэгээд бид өөрсдөө тэр газраасаа жил бүр хороосоор хогийн цэг болгосоор байдаг гэж үү дээ. Тийм ээ. Бид хонхор газарт хогийг асгаж дүүргэн булах ажлыг хийсээр л байна. Уг нь хог агуулах талбайг газрын хөрс рүү хорт бодис нэвчихгүй тусгаарлалт хийж 2 м хог 2 м шороо гэсэн стандартаар болж тогтмол усалж хогийг хийсгээс сэргийлэх учиртай. Гэвч энэ стандартаар үйл ажиллагаа явуулдаг хогийн цэг манай улсад бараг байдгүй. Бидний бий болгосон тэр их хогийг зөвхөн зохих журмын дагуу дарж булах, хогийн цэг рүү зөөх зэрэг ажлыг хийхдээ ямар их мөнгө орохыг төсөөлөд үзтээ. Хогийн машин, байшин, хотхон, хорооллуудын дундуур явж хогийг цуглуулахын тулд шатхуун зарцуулна. Бас машиныг жолоодж хогийг машинд ачих ажлыг өөр нэг хүн хийнэ. Эдгээр хүмүүсийн цалин хангамж, эргээд хогийн цэг дээр очиод булах ажлыг гүйцэтгэх хүмүүс техникийн зардал гэж бий. Гэтэл зөвхөн манай хороололд л ийм ажил хийгдэхгүй. Монгол орон даяар хүмүүсийн хэрэглэнээс гарсан хогийг тогтмол тээвэрлэх, өөрсдийн оршин суугаа газраас зайдуу хогийн цэг үүсгэн аваачиж асгах ажил хийгдэж байгаа. Тэгвэл бид тийм их мөнгийг зүгээр л хогтой хамт булчгаж байгаа юм шүү. Нэрээ тийм байна. Ухаалаг охин шүү. Хэрвээ бид хогоо ангилвал, хог ангилах үйлдвэрт тэдгээрийг шинэ бүтээгдэхүүн болгож гаргана.
хог биш баялаг болгож байна гэсэн үг. Мэдээж бид хог хаягдал дундаа амьдраад байх боломжгүй болохоор үлдсэн хаягдлыг хогийн цэгт хүргэхээс өөр арга байхгүй. Чигвэл маш бага хаягдал гаргавал нөгөө тээвэрлэх булах зардалч бас багасна тийм ээ өвөө? Хогийг ангилж ялгаад очих газрыг өөрчилж чадвал хүмүүст ямар их ашигтайг харж байна уу? Тийм байна. Зөвхөн хүмүүст ашигтайгаас гадна байгальтаас ээлтэй. Бидний ангилаагүй хуванцар сав гялгар ут байгальд 300-аас 500 жилийн дараа л задарч дуусан шүү дээ. Тэгээд бас маш их талбайг хордуулна. Бид бурхан гуйсан ч өвгөхөд байсан газраа хүртэл хогийн цаг болохоос хамгаална тийм ээ? Ирээдүйн эзэн минь. Энэ чиний сонголтоос л хамаарна та. Хөөгдүүдээ дасгал ажил хийгээд үзээрэй. Бидний хайсан хог амьтад ус, хөрс, агаарыг хэрхэн бохирдуулж болохыг хоорондоо ярилцаарай. Монгол улсад хог хаягдлын хэдэн цэг байдаг вэ? Танай гэр бүлийн хог хаягдал ямар замыг туулж хаана хүрдэг талаар мэдэж аваарай. Монгол улсад хаягдаж буй хог хаягдлын хэдэн хувийг дахин боловсруулах боломжтой вэ?